Тэгээ жавхлан сайд бас нэг асуулт жоохот яаж байгаа 34% нь бол дөрдөө. Тэгээ 34 аль нэг 33% нь бол нийт ард түмэд. 33% нь бол Монголын хөрөнгийн биржээрээ харилцаалаад. Тэгээ 34 аль нэг 33-т нийлэхээр одоо дийлэх олох болохгүй тийм хуулийн заалт байгаа тийм. Тэгэхээр энэ дээр та ямар бодолтой байдаг юм бэ? Энэ дээр бас сангийн яам өөр эдийн засгийн хөгжлийн яам хариулах уу? За түрүүний нөгөө энэ төр хувийн түншлэлийн хуулиа хэдүүлээ эзээ оруулж ирэх вэ? Учрал сайд энэ дээр одоо нэлийн явсан. Энийг шийдэхгүйгээр одоо төсөвт дарамт үзүүлэхгүйгээр бүсгүүдэд хөгжүүлэх боломж хэцүү байгаа. Тэгээ энэ дээр нэг байр суурь сайн хэлээч. За, учрал сайд хариулах уу? Учрал сайд. Жавхлан сайд. Тэр 33, 34 гэдэг бол компани тухай хууль дээр хяналтын багц 34 дор хаяж байх ёстой гэдэг эндээс гарч ирсэн юм тоо. Тэгэхдээ энэ яг аж ахуй нэгж болгон дээр бодлогууд нь бас өөр байх ёстой. Энэ тухайн аж ахуй нэгжийн одоо эдийн засгт өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор л одоо энэ асуудал яригдахаас биш нэг удаа хувьчлаад орлого олж ирээд төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэг тийм зорилгоор бол байж болохгүй. Тэр бол нэгдүгээр зорилго биш. За тийм учраас яг тухайн аж ахуй нэгж бүр дээрээ энэ бодлогооднууд ялгаатай ингэж гарч ирж явах ёстой. Тийм тэгэхээр яг тухайлан яг аж ахуй нэгж компани яриулыг тэр бүр дээр нь ялгаатайгаар л ярих хэрэгтэй.